өнөөдөр өнгөрсөн хугацаанд жишээ нь ингээд хувийн хвшлийг төр нь одоо дээрэмддэг эсвэл эдийн засгийн хит их төрөөс хамааралтай явж ирсэн. Энэ байдлыг жишээ нь хуулийн өөрчлөлтөөр яаж зохицуулах вэ? За ер нь бол бид нар цоошин юм зохион бүтээх гээд эсвэл бол одоо яг одоо ингээд тодорхойгүй нөхцөл байдалд популизмаар асуудлыг шийдэх гэдэг хэрэггүй. Монгол улс 1992 оны үндсэн хуулиараа чөлөөт эдийн засгт чөлөөт нийгмийг гаргасан. Одоо тунхагласан. Тэгээ яагаад өнөөдөр одоо энэ нийгмийн шудраг ёсны тэлэлт хэвийн хэмжээд огтхгүй байгаа. Яагаад энэ одоо хувийн хвшилд бас их дарамттай. Дарамт дотроо хүний өмчлөх одоо эрхийн эсрэг бүр гэмт хэрэг шиг ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Энэ дээр нь одоо улс төрийн захиалгат тэрийн өндөр албан тушаалтнуудын улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн бусдын бизнесийг булааж авах гэсэн бүх одоо салбарыг нийгэмчилж төрчлөх гэсэн ийм одоо үзэгдлүүд гарсаар байгаа. За 1982 оноос хойш буюу сүүлийн 40 одоо 2 жил гарны хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд одоо төлөвшөлтлөө томорсон ФОС гэж байгууллага байгаа. Forum of Small States. Энэ ямар байгууллага юм бэ гэхээр цөөн хүн амтай орнуудын зөвлөл 37-8 улс байна. 10 саяас доош хүн амтай улс орнууд хэрхэн хөгждөг тухай олон жилийн судалгаа гаргасан. 1 сая хүртэл хүн амтай, 5 сая хүртэл хүн амтай, 10 сая хүртэл хүн амтай улсууд ер нь яавал хурдан хөгждөг юм бэ гэж. Өнөөдөр дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй орнуудаас нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр топ 10 орны 8 нь энэ цөөн хүн амтай улсууд байгаа. Босролд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, эрүүл мэндэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалтаараа хамгийн одоо өндөр үнэлгээтэй 10 орны 8 нь энэ цөөн хүн амтай улсууд байгаа. За энэ улсууд юу хийсэн бэ гэхээр 3 алхам хийсэн. Нэгт босролд хөрөнгө оруулалтыг хийсэн, хоёрт бизнесийн орчиндоо төрийн дарамтыг элтэд багасгасан, гуравт хууль шүүхийнхэн үйл явц процессыг шилэн тунгалаг хуулийн дагуу явуулснараа иргэдийн төрд итгэх итгэл буюу иргэдийн одоо энэ бодлого боловсруулагчд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Энэ гурван ажлыг хийсэн. Тэгэхээр Монгол бол 3 сая 500 орчим мянган хүн амтай, асар том газар нутагтай, нэг хүнд оногдох газрын баялаг, газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг мөртлөө яагаад энэ хэмжээний одоо уулуурхаагаас орж ирж байгаа орлого нь иргэдийнхэн амжиргаанд бодит потенциал болж чадахгүй байгаа юм бэ гэхлээр шудраг ус байхгүйтэй холбоотой. Нэг, хоёрдугаарт Монголд байгаа 10 бизнес тутмын 7 нь төртөө хамааралтай. Төрөөс лиценз авдаг, төрөөс зөвшөөрөл авдаг. Тэгэхээр энэ яг процесс чи өөрөө авилга хэл ахуул яваад байгаамаа. Тийм учраас энэ чөлөөт нийгэм гэдэг чи юу гэсэн үг юм бэ гэхээр Монгол улсын иргэн хүсэх юм бол бизнес хийж болдог. Бизнес хийснийхаа төлөө дарлуулахгүй хэрэг торхгүй байх хэрэгтэй. Өрдөн хойлоо ярьжсэн те. Ковидын үеэр өрөө төлж чадахгүй, зээлээ төлж чадахгүйгээс болоод нөгөөх нь залилангийн хэрэг болоод эрүүгийн хуулиар шийдэгдсэн. Өнөөдөр шоронд хоригдж байгаа хүмүүсийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нийгмийн бид нар чиг баримж байгаа бол нэгэнтээ чөлөөт нийгэм гэдээ аваад үзсэн бол чөлөөт нийгэм гэдэг чинь юу юм гэхээр иргэд чөлөөтэй л бизнес их боломжтой бид нар хангаж явах хэрэгтэй. Таны асуулт эдийн засгийн хувьд эрх зүйн хувьд ямар шийдвэр хэрэгтэй юм бэ? Нэг, маш олон төрлийн лиценз зөвшөөрлүүдийг бууруулах хэрэгтэй. Номер 1 асуудал. Хоёрдугаарт нь болохоор татварыг нэмэхгүй гэж улс төрчид гарч ирдэг. Эрх мэдэл авсныхаа дараа жишээлбэл 20 онд 8 төрлийн татвар нэмсэн биз дээ. Ингэж татварыг нэмж болохгүй л гэсэн. Өнөөдөр нийгмийн даатгалын дарамт, бус төрлийн дарамтууд иргэдэд эргээд өөжөө өгөхгүй энэ төрлийн дарамтуудыг л бид нар бууруулах хэрэгтэй. Гэтэл нөгөө талд нь юу яриад байгаа юм бэ гэхээр үгүй эдийн засгийн хэлэх хэрэгтэй шүү дээ. Төсөв алдагталтайч басан хамаахгүй томрох хэрэгтэй шүү дээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол нэгдлийн л үзэгдэл. Гол асуудал нь бол өнөөдөр Монгол улсын эргэн хүн чөлөөтэй бизнес эрхэлж чадахгүй учраас хэлийн чанд хар борч болтгой ажил хийгээд явъя л гэсэн. Ийм л зүйл тогтолцсон байгаа. Тийм учраас энэ бол хүний эрхийн асуудал, хүний өмчтөй байх эрхийн асуудал. Цаашлаад том утгаараа бол Монгол улсын иргэн хүн их орондоо аз жаргалтай амьдрах тухай энэ үнэт зүйлсийн асуудал юм а. Тийм учраас энэ чөлөөт нийгмийн үзэл санааны амин сүнс болсон өмчлөх эрхийн асуудал. Тэр тусмаа чөлөөт эдийн засгийн асуудал дээр Монгол улс маш том либералчлалын бодлого, реформын бодлого хийх ёстой л гэж бодож байна. Мэдээлэл өгсөн баярлалаа.